Сайн байна уу? Үзэсгэлэнгээ гаргасан баяр үргээ. Баярлалаа, сайн байна уу? Өөрийнхөө одоо гаргасан үзэсгэлэнгийнхаа төрөл жанр одоо яг ямар төрөл жанрт багтдгийг үзэгчдэд жоохон товч мэдээлэл өгвөл. За ерөнхийд нь бол дижитал арт. Гэхдээ дотроо задлах юм бол character design гэж явж байгаа. Тэгэхээр нэг дижитал хэлбэрийн дүр гаргах ийм төрлийн урлагийн чиглэл байгаа. За гол ажилдаа оръё. Миний асуудаг хоёр асуулт байдیں۔ Эхний асуулт нь таны дуртай уран бүтээлч юм бэ? Урлагийн альж төрөл үж болно, дэлхийг үж болно, Монголын үж болно. За уламжлалаа гэх юм бол Leonardo da Vinci-тэй айгуу дуртай. Шинэ үед бол Casmans-ны Mark of Sophie гэдэг залуу байдаг. Яг миний төрлийн ноён оргилтанд байдаг залуу. Тэ. Жохон задлал яг хаанахын уран бүтээлч юм гэдэг юм. Mark of Sophie бол Канадын уран бүтээлч. Яг энэ видео гейм дизайны дүр бүтээх тал дээр төлхөө ажилладаг тийм уран бүтээлч байгаа. Мөн энэ коллектив сташиу тал руугаа нэлээд хазаасан. Гэтэ high end төрлийн уран бүтээлч. За хоёр дахь асуулт. Таны авахыг хүсдэг уран бүтээл, эсвэл магадгүй үзэхийг хүсдэг тоглолт ч юм уу? Урлагийн альж төрлөөж болно, дэлхийн хөгжил Монголын хожил болно. За авахыг хүсдэг дээр нь л хэлээ. Mark of Sophie-гийн Four Horsemen гэдэг шинэ үеийн юм цуглуулгын баримл байгаа. Тэрийг бол авахыг хүсдэг. Тэгээ одоохондоо тэр нь зөвхөн Сингапуроос гарч байгаа. Тийм уран бүтээл байгаа. Ер нь бол зарагддаг гэсэн үг үү? Тийм одоо яг зарагдаа явж байгаа ер нь бол тий. Хэрвээ боломж гарвал авна. Дүүн ажин ямар шоох вэ? Үнтэлээд багт. Нэг 2-оос 3,000 хавцаа байгаа хаа. Би яг сайн мэдэхгүй байна тий. Өрөөдөл бэлэх болтгоо. Баярлаа. Corruption in the sky from the enterprise. Now I'm sucked into your lives through rust. So not his muscles, but percussion he provides with me as the guide. Y'all can see me now cause you don't see with your eye. You perceive with your mind. That's the inner. Гоё галерей нээлттэй хийсэн байна. Сая л өнөөдөр мэдлээ. Тэгээ гоё үзэсгэлэн үзээ явж байна. За тэгээ галерей менежер гэж хэлж болох уу? Би бол ер нь хөвсгөн байгуулагч. Тийм хөвсгөн байгуулагч нь хоёр хүн байгаа. Манай нэг партнер бас байж байгаа. За шууд асуултад орчё. Таны дуртай уран бүтээлч юм бэ? Урлагийн альж төрлөөж болно, дэлхийг хөөж болно, Монголын хөөж болно. За би одоогоос 2 жилийн өмнө Венецийн Биенналыг Итали улсад очиж үзчихсэн. Тэгээд тухайн үед болохоор нэг юм маш сонирхолтой уран бүтээлчийн талаар олж мэдчихсэн юм аа. Тэгээд тэр бол одоо Хятадын Вухан хотод төрсэн. Одоо бол Бээжинд ингээд уран бүтээл хийж байгаа Хятадын contemporary artist Zhang Fanji гэж уран бүтээлч байдаг. Италид гарч исэн үзэсгэлэн нь болохоор тухайн үеийн одоо нэг Италийн Венец хотын төвд байрлах нэг том сүмийн талбайг тэр чигээр нь ингээд урлагийн орчин болгож бүрдүүлсэн тийм гоё үзэсгэлэн байсан байхгүй. Тэгээ тэндээс би тухайн үеийн бүтээлүүдийг авахалж харж ирсэн, маш их таалагдчихсан. Ухааныхан биш те. Тэ чи ухаан сурж ирсэн. Хоёр дахь асуулт. Таны авахыг хүсдэг уран бүтээл юу вэ? Урлагийн мөн альж төрлөөж болно, дэлхийг хөөж болно, Монголын хөөж болно. За шууд нөгөө дуртай уран бүтээлчтэй холбоод хэлчих гэж бодож байна. Манай үний одоо тухайн үед нөгөө тэр музейд гарч ирсэн бүтээлийг би шууд хэлчихмээр байна л та. Би мөнгө өсөн ба шууд л авмаар санагдчихсан. Тухайн үед ингээд музей рүү явж ороход музей маш том заал байсан. Тэгээ тэр заалны зөвхөн хоёр талд хоёр бүтээл тавьсан байсан байхгүй юу. Тэгээ бусад орчин бол яг музейн бүүтгэрээр орчин дээр ингэж бүтээлийг байрлуулсан байсан. Тухайн 16 ширхэг панелээс бүрдсэн. Бүх нийт бүтээлээр бол 480 барьцах 480 хэмжээтэй маш том хэмжээтэй бүтээл байсан. Тэгээд тухайн бүтээлийн техник нь маш гоё онцгой санагдчихсэн. Тэр нь болохоор манай үний өөрийнх нь хэлж байгаа болохоор wet on wet буюу нойтон одоо будган дээр давхарлж ингэж нойтой ажиллахаар ажилтдаг маш сонирхолтой юм бүтээл байсан. Тэгээ ингээд их ойроос очиж харах юм бол абстракт бүтээл юм шиг маш олон өнгийн юм давхарлагатай. За ингээд холоос харах юм бол ингээд бүтээл гоё тодорч нэг бүтээл болж харагддаг. Тийм гоё бүтээл байжсэн. Тэгээд тухайн үзэсгэлэн дээр болохоор Японы маш шалдартай архитектор Тадо Андо одоо тэр тоон одоо үзэсгэлэнгийн харагдах концептыг ингэж зохион байгуулж ингэж цуг ажилласан байсан. Тэр нь бол одоо маш их сэтгэл төрж ирсэн. Тэгэхээр тэр бүтээл бол одоо миний авахыг хүсэж ирсэн, маш их хүсэж ирсэн бүтээлүүдийн нэг гэж хэлж болно. За маш их баярлалаа. Мөрөөдөл бэлэх болтугай. За баярлалаа. Манайхаар зочилсанд маш их баярлалаа. Тэгээ манай галерей бол одоо ерөнхийдөө урлагийн бүтээлийг олон хувилбараар олон үзэгчид таниулах зорилготой юм галерей байгаа. Тэгээд манай бүтээгдэхүүнийг, бүтээлүүдийг үзэсгэлэн ирж сонирхож байгаарай гэж урьж байна.
хаягийг байршлыг хэлээд үл. За тэгээ манайх одоо маш ойлгомжтой ярих юм бол багшийн дэдээс урагшаа нэгдүгээр эмнэлэг рүү явах замын чигээрээ урагшаа явахаар яралтай тусламжийн 103 гэж төв байдаг. Тэрний яг урталт нь Embassy One гэдэг барилгын 12 дахь урт манайх барилж байгаа. За гэлрээ үзээрэй хүмүүсээ. I speak the wickedest rhymes from a time that's never existed. My futuristic linguistics turn fools into statistics. I'm a lyrical mystic with a sadistic characteristic. I perform murderous acts in my tracks with a single breath. Live a boy while possessed and I'll be stamping upon his chest. I'm making a mess. Not a man who can see the weed I'm consuming. And I'll transform from a cartoon soon and turn to a human. I speak words from my mouth and return in your... Гоё гэлрээ нээлттэй хийсэн байна. Баяр үргээ. Ард бас их сонин яг өртөж адилхан байгаа тахаа. Өөрөө юу? Тэгээ миний өөрөө хийсэн бүтээл нийтдээ 2 жил зарцуулсан. Тэгээ Америкт байхдаа хийжсэн. Бас баримлчин архитектор гэж сонсон. Тэгээд давхар бас архитектороос сурж байхад нөгөө баримлын хичээл ордог. Тэгээ яг тэр суурь нь бас байгаа болохоор Америкт байхдаа хийжсэн. Тийм бүтээл. Маш гоё орчин үеийн баримл байна. За ойлоо гол асуудалтай оръё. За миний асуудаг 2 асуулт байдیں۔ Эхний асуулт таны дуртай уран бүтээлч юм бэ? Дэлхийг үйж болно, Монголыг үйж болно, урлагийн аль ч төрөл үйж болно. За миний хувьд Салвадор Дали гоё уран бүтээлч. Яг бүтээлхээс яг хувь хүнийх нь характер тэг нэг стил имиж нь бас их өөрмөцөд. Одоо миний санхайлсан юм нь бол Далигаас одоо инспирэшн авсан гэж бас ойлгож болно. Хоёр дахь асуулт. Таны авах хүсдэг уран бүтээл юу вэ? Магадгүй үзхийг хүсдэг тоглолт ч юм уу. За тэгээ урлагийн аль ч төрөл байж болно. Дэлхийг үйж болно, Монголыг үйж болно. За дэлхийн гээд бодох юм бол би нөгөө Gorilla зэрэг тамтлаг байдаг шүү дээ. Тэгээ яг нөгөө анимашн хэлбэрээр нь тэр тоглолтыг үзэх гэж байна. За яагаад жоохон тодруулбал. Тэр чинь нөгөө яг нөгөө амьд тоглолт боловч яг нөгөө нэг характерууд нь их гоё шүү дээ. Дөрүүд нь тэрүүгээр ингээд нэг тийм тоглолт үзэж байгаа мөртлөө нэг тийм кино үзэж байгаа ч юм уу нэг хөөгөлтэй кино үзэж байгаа ч юм уу тийм мэдрэмжийг нэг зэрэг авч байгаа авах байх гэж бодоод тэрийг л яг ингээд тийм лайв мэдрэмжийг л авахыг хүсэж байна. За мөрөдөл бэлэх болтгоо. За баярлалаа. За тэгээ галерейн үйл ажиллагаанд бас амжилт хүсье. За баярлалаа.